Дэлхий дээр байгаа бүх хүмүүс нэгэн зэрэг унгах буюу хийгээ гаргавал та юу болно гэж бодож байна? Мэдээж үнэр бол төсөөлөгч бэрх байна. Гэхдээ үнэрээс гадна өөр яг юу болж болох вэ гэдэг нь сонирн байгааз. Тэгэхээр үүнийг олж мэдцгээе. Жирийн хүн өдөрт дунджаар 15-аас 25 удаа унгах ёстой байдаг. Бүр ёстой байдаг шүү. Тэгэхээр үүнийг тооцоолоод үзэхэд өдөрт 1 литр газ өөрөөсөө ялгаруулдаг гэсэн үг болж таарж байгаа юм. Зарим хүмүүс эзэн зүйлээсээ хамаарат өдөрт 2 литр газ ялгаруулагч бий. Тэгэхээр одоо ич цанаа зовхоо болохгүй дөө. Азаараа бүхий үнэртэй биш юм да. 8 тэрбум хүн нэг цагт нэг дур унгана гэж байх уу? За тэгэхээр энэ асуултынхаа хариулт руу орохоос өмнө бид бүхэн өмнөх суурэ зөв тавих хэрэгтэй хаа. Хүний хий 6 өөр төрлийн газыг ялгаруулдаг. Түүний ихэнхийг нь гидроген, хайдроген, карбон диоксид, оксижен зэрэг эзэлдэг. Гэхдээ үүн дунд нэг их хий агуулгадад байдаггүй зүйл байдаг. Тэгэхээр гол санаа нь тухайн өдөр эсвэл таны хоолтын хэм маягаас хамааран хийн дотор агуулгадах зүйлс нь дагаад өөрчлөгдөнө гэсэн үг таарж байгаа юм. Мөн таны хий метан агуулж шүүж болно. Энэ гал дүртэмтгий. Үүний араас сульфат орно. Ерөнхийдөө сульфат агуулгадах нь үнэрийг илүү хурц болгож өгдөг. За тэгэхээр та бүхэн ямар төрлийн хий гаргадгийг тайлбарлалаа. Энэ хийнүүд нь одоо нэг дор ялгарна гэхээр танд ямар сонсогдож байна? Гэхдээ бид ийм зүйл болно гэдгийг мэдээгүй. Гэнт хүн бүрийн бие өдөр тутмын шуугнаа нэг дор гаргавал яах вэ? Эндээс бүх зүйл аюулт болж магадгүй юм. Халуун хөл хөдлөгөнхтэй автобусны буудлын дээр зогсож байхдаа эсвэл гэнт онгоцон дэс олон зуун зорчигчд аврах том өмхийн үнэр гаргаж байгаагаар төсөөлөв үстэй. Та автобусанд хорон цогдорч буй хэдэн зуун литр азот, ус төрөгч метан, хүүхрийн хий нэгэн зэрэг үнэртэх болно. Мэдээж энэ бүхэн маш чанга сонсогдох бөгөөд хэрэг та болгоомжтой байхгүй бол үнэрийг нь амьсгалаад юу болохыг мэдж байгаа сте. Нью-Йорк, Хонконг зэрэг хүн ам шивээс урсан хотууд ч мөн аимшигт нөхцөл байдалд орох болно. Энэ газарт нягт багширсан сая хүмүүс бүгд нэгэн цагт сая литр ялгаруулна. Хүн бүрийн гаргаж байгаа хийнийхэн чимээ таны чихийг дэлбэрлэхээ шахна. Гэхдээ гадаа байж байгаа юм бол хэнгэртэй хагарахаас сэргийлнэ. Итали, ойрхон дорнод зэрэг газруудад байх нь бүр аюултай. Учир нь өмхийн үнэртэй ч гэж магадгүй. Яагаад тэгэхээр тухайн улс орнуудын хэрэгэлдэг хоол хүнс нь бидний ердийн хоолны дэглэмийн хажууд амар. Тэгэхээр мэдээж аимшигтэй үнэр гарна. Манай өмнөх бичлэг дээр гарч ирсэн шиг үхэн тэг нэгэн гэсэн зүйл хүлээж байгаа бол та манай бичлэгийг орхон өөр зүйл үзхийг зөвлөж байна. Тэгэхээр эцэст хийнүүд сарниж бүх зүйл хэвэн байдалд орно. Тэдгээрийн ихэнх нь өмхийн үнэртэйг байх. Учир нь хүн бүрийн хоолт өөр ба орчин үеийн хүмүүс эрүүл амьдралын хэм маягт орсон нь үүнийг баталж байгаа юм. Хүн бидний ялгаруулж байгаа бүхийг манай гарагт хор хөнөл учруулахгүй. Хийнүүдийн 50% нь метан ялгаруулдаг тул үүнд санаа зовхоргүй. Тиймээс шүдэн засааханд гинтийн галт бөмбөгийн тесрэлт үүсэхгүй. Ерөнхийдөө энэ үнэртэй чанга бүдүүлэг үйл явдал байх болно. Тиймээс та бүхэн тайван байгаарай. Explain.